Бөөмөргөлийн зан үйлийг монголчууд төдийгүй дэлхийн дахны улс орнуудад байгаль дэлхийн уул ус, тэнгэр газар өвөг дээдстэйгээ харьцаж шүтэн дээдэлж ирсэн агуу их зан үйл ёс суртахууны өвөг их уламжлал билээ. Бөөмөргөлийг уламжлуулан үнэтэй сургамж хайрлан зам мөрийг нь засан төшиж байгаа Монголын бөөмөргөлд үнэтэй хувь нэмэр оруулсан бөөгийн сэргэн мандалтын Ахмад үеийн удган зайран судлаач нэрийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх уулзалтыг өвд итгэгчдийн үндэс угсаа төрөмс байгууллага, Монголын шаман Гэрмүзий, бөөгийн тавилан групп, уламжлалт бөөмөргөлийн өвс соёл групп хамтран зохион байгууллаа. Өнөөдөр биднээсийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань бол одоо 90 оноос хойш Монголд одоо бөөмөргөл дахин дэлгэрээд тэр цагаас хойш одоо энэ бөөмөргөлийг улбаалж яваа, дамжуулж яваа, өнөөдрийг хүртэл өртөөлөн дамжуулж яваа энэ Ахмад настай буурал удган зайрангуудаа биднээс хүлээж авч уулзж байна. Өнөөдрийн манай үйл ажиллагаанд бол одоо Монголын алдарт дархтын дамжин зайрангийн алдарт хүний охин одоо Бачулуун удган орж ирж байна. Цэгмэд удганы хүү Чулуунбаатаргаа байна, төрийн зарим Мөндарж байгаа байна. Одоо энэ үечлэн бөө судлаач манай Сүхөтгөө байна, галерейдгоо байна. Ингээд энэ нэр алдтай хүндэртэй нэр хүндтэй энэ олон улсууд цуглараад одоо манай үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээ биднээс энэ Ахмадуудыг хойч энэ шин залуу улаач нар болон энэ бөөнөрт сургаал үгийн дамжуулж бас хүндэтгэл үзүүлж одоо жилээс жил одоо хавн мөнх биш учраас энэ улсад маань маш цөөрж байна. Байгаад дээр нь бас энэ алтан үеийнх нэг бичээ одоо сурвалжлаад ярилцлага хөөрүүлээд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Монголын бөөмөргөлийн язгууруудыг орчин үед халах дарахад боройд хотгойд туваа урайхаа гэж 5 хуваан авч үздэг. Эдгээр яснууд нь олон овг аймаг яснуудад бүрэлдэн тогтноо. Эдүгээ цагийн бөөмөргөлийг хөгжгöd дарахад боройд язгуурын бөөнар ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Дархтын алдарт зарин Дамдангийн үе залгамжлагч удган Бачулуун, дархтын алдарт удган Цэгмэдийн хүү Зайран Чулуунбаатар нарын ахмадууд залуу хойч үедээ үнэтэй сургамжаа хайрлаж байлаа. Манай аав бол одоо ингээд биднэртэй адилхан заслан басл хийгээл ингээд тэгдэггүй. Ерөөсөө ингээд хүний амьдралыг эхнээс нь аваад дуусан зүгээр ингээд нэг мөнгө аяхтай арх байр сууж байгаа зөвмн хэлчихдэг юм байсан. Тэгэхээр зэрэг одоо дээр үеийн тэр сайхан улаач нарын чадал одоо энэ их чадaltaй онгодуудад бид нэр хүрч чадахгүй байна. Одоо миний хувьд бол нэгдүгээр нас байна, хоёрдугаарт одоо тийм онгодод хүрэх бас тодорхой чадал байх хэрэгтэй байна. Одоо ингээ хүлээгээд авахгүй өвдчихдэг. Тэгэхээр л одоо болохгүй байна да. Тэгэл сүүлийн үеийн улаач нар одоо удам болгонд одоо Монголын их мундаг юунууд байгаа. Тэр үнд л одоо хүч хайрлахгүй, зориг шантрахгүй одоо хүрч очоорой. Тэгвэл тэр одоо улсад маань хэрэгтэй юм шүү. Уламжлалтай юмад одоо бүгдээрээ бээр доргүй, өгшин дадаггүй, гар хөрдөж, сэтгэл нөрөөдөж, удмал ийм байдгийн байд өгөн гэдгийг бэлтгэр өгшин дадаггүй, маягаас өгшин 8 настай ялхах чамаагүй зүтгий гэдгийг хүсч байгаа. Монголын бөөмөргөлийн зан үйлийг олон бөө судлаач эрдэмтдийн судалж тогтоосноор анх эхийн эрхт ёсны үед хүмүүсийн оюун санааны хэрэгцээнээс үүдэн үүссэн тэнгэр шүтлэг гэж үздэг байна. Түүхэн хугацааных нь хувьд аваад үзэх юм бол нэг 50,000 жил, баттай 50,000 жил. Тэр хадны зөв зургууд байгаа, тэгээ бөөмөргөлийн өөрийнх нь дуудлагнууд байгаа. Тэр утга агуулгаас өгөөд үзэх юм бол 50,000 жилийн өмнөх. За тэрнээс цааш өөрийн бөөнөрийн онгод сахиус тэнгэрийн хэлж байгаагаар бол нэг 20,000 жил. Тэгээ цаана байгаа юм. Тэгэхээр 20,000 жилийн цаана бол бөөгийн онгод одоо сахиус цагаан тэмээ унж ярьж ирсэн гэж. Ингэж одоо дурдсан байдаг. Тэр онгод тэнгэр дотор онч тэгж одоо дууддаг. За тэгээд яг наашлаа нэг манай нүүдлийн агуу их соёлын доторх соёлын нэг бүрэлдэхүүний нэг хэсэг нь бөөмөргөл. Тэгэхээр энэ бол хүн төрлөختөнд
шашин шүтлэг гэдэг агуу их соёлыг үүсгэж өгсөн юм аа. Дэлхийн судлаачдын дунд бөөм мөргөл хэмээгч нь шашин юм, шашин биш юм гэсэн хоёр эсрэгдсэн тайлбар өнөөхөр нь байсаар байдаг. Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан хүн их байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм а. Хамгийн энэ орчлонгийн хамгийн бичил орчноос хамгийн одоо тэр том макро орчинд хүртэл ингээд харилцан хоорондоо уялдаатай амьд холбоотой юм байна. Энэ холбоог таслах юм бол ингээд жамыг зөрчдөг юм байна. Тийм учраас одоо байгальдаа амьдчилж харьцах хэвээр хүн хоорондоо бол дандаа тийм хүндэтгэлтэй харьцах хэвээр гэсэн ийм ном үзэл санаа бол энэ их тодорхой байдаг л да. Тэгэхээр энэ өөрөө юу харуулж ийм гэхээр нөгөө хүн төрөлхтний хараад хүсэж байгаа тэр нийт хүн төрөлхтөнд таарч тохирох тэр загварыг бол аль аль Монголын бөөм мөргөл бол тоёолцсон юм байна гэж хардаг. Гээглийн үзэл номлыг аваад үзсэн ч мөн л одоо юм даяарчдын үзэл санаа явж идэг. За одоо юу гэдгийг одоо манай хотлын Оросын тухайн үеийн эрдэмтдийн тэр өсмөсөн үзэл санаач гэсэн бас энэтэй нийцж байдаг. Гэх мэтээр ингээд маш олон дэлхийн шилдэг одоо сэтгэгчдийн үзэл санаатай бол бөөм мөргөлийн үндсэн үзэл санаа бол нийцдэг. Харамсалтай нь энийг юу гэдгийг тэр зан үйл хийж байгаа хэлбэр агуулгаас нь болоод хэлбэр талаас нь болоод бас тийм дорд үздэг одоо юу гэдэг хүү нэгдлийн үеийн бүдүүлэг ийм шашин гэж ярих асуудал бол байна. Гэтэл нөгөөх нь бүх шашнаасаа давчихсан. Өөрөөр хэлэх юм бол бүх шашныг хүлээн зөвшөөрсөн. Хэн ямар шашнаач үтгэх нь бол чөлөөтэй гагцгүй одоо энэ Тэнгэрийн жамыг бол зөрчиж болохгүй гэсэн тийм философиор суурилдаг ийм шүтлэг шүү дээ.